Энгийн хүмүүс энгийн бус үлс бүтээснийг аваа үлс гэдэг. 1989-1990 онд Монгол улсад өрнөсөн ард ажлын төлөөх тэмцлийг энгийн ард иргэд дэмжээгүй бол ийм амжилтанд хүрэхгүй байлаа. Тэд орон даяар босч, гудамж талбайг дүүргэж, алив жигсаал цуглааны сүр хүчин болж, өсөглөн зохион байгуулж, өдөр шөнөгүй хот хөдөөгүй явж, ард иргэдэд шинэ бодит мэдээ хүргэж амжилтыг авч ирсэн ард ажлын явган зэргүүд билээ. Эдгээр хүмүүс хэн байв? Юуны төлөө? Ямар зорилготой энэ амаргүй үйлсэд хүчин зүтгэв? Орон нутагта ард ажлын төлөө тэмцэж явсан явган зэргүүдийг 2010 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эрен сурвалжилж аман түүх бүтээснийг та бүхэнтэй хуваалцж байна. Аливаа өөрчлөлтийг залуучууд хийдэг гэдгийг хүндрэлтний түүх харуулсан. Бидний ард ажлын түүхийг бүтээсэн хүмүүс ч тэртээ 1990 онд цэл залуу байжээ. Хүн болгон одоо тэгш хэрэгтэй байх ёстой, дарга жирийн иргэн гэхгүй адил тэгш хэрэгтэй байх ёстой гэсэн энэ одоо тэр 90 оны 89 оны сүүл 90 оны ихэр ярьжсэн тэр залуучуудын хэлсэн үг сонин сэтгүүл дээр гарч ирсэн одоо тэр нийгэмд болж ирсэн үйл явдлыг бол дотроо бол тунгаан бодож бас мөн ойр дотныхаа найз нөхдөд энэ талаар зөвлөлдөж ярилцдаг байсан. Яагаад одоо энэ малыг өсгөж болохгүй гэж, яагаад хүмүүс одоо хөдөлмөр хийгээд ингээд ажиллаж амьдарч болохгүй гэж сургууль төгсөөл тэнд очиж ажил гээл хуваарлаа заагаад өгчдөг. Тэгээ тэр ажлаа л хийх ёстой. Энэ ажлыг хийгээл хийвэл заагаад өгчдөг. Энэ байдал нь бол надад бас ер нь нэг одоо болохгүй өөрчлөх ёстой юм байна гэж дотроо бол бодож ирсэн. Мянган мал малж байгаа малчин одоо хүмүүс одоо өөрд нь ямар нэгэн хонь гаргаж идэг, шүл уух, одоо авгаан яриалагч байдаг юм уу, хүүхдтэй шүл өгч юм уу, ийм тохиолдол гарахад заавал сумын төв рүү 40-50 км одоо мориороо дахиад очоод сумын дарга нягтлан хоёроор нь гарын үсэг зуруулаад ингэж одоо малаа гаргаж идэх ийм нөхцөл болцоо ирэх олгогддог байсан. Энэ үе юм байгаа. За энэ 90 оны ардчилсан хувьсгалын үед ардчилсан хувьсгал гэж ярьж байгаа л да, төрүүхэндээ ол хөдөлгөөн гэж ингэж ярьдаг байсан. За тэр үед бол Улаанбаатар хотноо бол маш их цуглаан жагсаал зохион байгуулж нийт даяараа дэмждэг ийм байсан үе. Ер нь энэ дээр залуучуудын тавиад байгаа энэ шаардлагыг ер нь Хүсгэл аймгийн бид нар яагаад дэмжиж болохгүй гэж, Хүсгэл аймагтаа яагаад энэ ардчилсан бас хувьсгалыг одоо бас хийж болохгүй гэж гээд ингээд 3 хүүхдээ айлд орхиод одоо тэгээд энэ улс төрийн тэмцэлд нэгдэжсэн. Тэгээд 3 хүүхдээ айлд орхиод ингээд явхдаа манай том нь 7 настай, бага нь дөнгөж нэг ой өнгөрч ирсэн 2 охин нэг бандаа ингээд орхиод яг нөгөө улс төрийн өсгөлөнд ороход бүх эмчийн үзлэгт ороод тэгээд одоо жингээ үзүүлээд клизм тавиулаад ингээ ороход би 48 кг байсан юм байна. 48 кг-ын жинтэй байсан. 9 хоногийн дараа бол миний жин 6 кг-аар хасагдаж би 42 кг. Бүслэхийгээр баг ингээд ихтэй хүн ингэхэд бол хуржсэн ийм нарийнхан болцсон. Тэгээд хоёр хөл дээрээ бол би тогтож чадахгүйс яг өсгөлэн зогсоход бол ингээд тогтож чадахгүй. Бүр ярьж чадахгүй тэгээд нөгөө өсгөлэн зогссон өдөр юм байсан. Нийтдээ өсгөлийн улс төрийн өсгөл нь чи 201 цаг гэдэг байхгүй юу? 8 өдөр 9 хоног. Тэгэхээр чинь би бол 194 цаг, 7 цагийн дутуу нөгөө анх өлссөн хүмүүсээс 7 цагийн дутуу энэ улс төрийн өсгөлөнд ингэж оролцсон байт юм аа. Хөвсгөлийн одоо энэ улс төрийн өсгөлэн бол жинхэнэ одоо энэ талбай дээр маш олон хүн оролцсон ийм ардчлалын том сургалт болсон гэж ингэж хэлдэг байхгүй юу? Тэгээ саяны бичлэгийг үзээд ерөнхийдөө социализмын нийгэмж ямар хэцүү хүнд байсныг ерөнхийдөө ойлгосон. 8 өдөр 9 шөнө өлсгөлэн зарласан гэд тэр хүмүүсийн тэр ардчлалын төлөө тэмцэжсэн тэр
чин зориг ингэж харахад надад амар гоё бахархалтай санагдсан. Ардчлаа одоо бэхжүүлж энэ шударга явсан минь алдагдчих үедээ гэж одоо нэг буланд нь нэг аймагт нь ч гэсэн одоо дуу хоолойгоо хүргэж явах юмсан гэж байнга хичээж энэ ардчлалын одоо нөгөө одоо манаач нь гэх юм уу да энэ үүргээ бол бас банк гүйцэтгэх юмсан гэж ингэ санаа зовж байна. Хүний эрх чөлөө тэгээ шударга ёс эдийн засгийн эрх чөлөө гэдэг ийм л юм нэг ардчлалын тулгуур зарчмууд байгаа шүү дээ. Тэгээд энийг л одоо төгс төгөлдөр болох юмсан гэж ингэж бодож явдаг. Ардчил гэдэг зүйл бүх талаар хүн болгонд эрх чөлөөг бэлгэлсэн зүйл юм аа. Харанхуй цонхноос одоо гэрэл гэгийг бидэнд авчирсан бас нэг зүйл юм болов уу гэж би дотроо боддог. Залуучуудаа энэ хэвлэл мэдээллийнхэнтэй хүүхдүүдтэй та бүхэн ардчлалын үн цэнийг ойлгож энэ шударга ёсны төлөө тууштай тэмцдэг, дуу хоолойгоо хүргэдэг, ийм сайхан нийгмийн идэвхтэй ийм гишүүд байгаасаа иргэнийхээ үүргийг биелүүлдэг, хариуцлагаа ухамсарладаг, ийм сайхан оюунлаг ийм хүмүүс байх юм бол Монголын хөгжилд бол их үнэтэй хөв нэмэр оруулна гэж ингэж боддог.